За өнөөдөр нөгөө нэг металл уураг гэдэг компани маань одоо олон Монгол ажилчдын цалин мөнгийг өгөөгүй учраас одоо Монгол ажилчид бөөндөө одоо ингээд цалин мөнгө авахын төлөө өөрөө өөрсдийнхөө төлөө цаг гаргаад өнөөдөр бид бүхэн хүрэлцэн ирсэн байна. Тэгээд Монгол хүмүүс маань Монгол хүнээ дэмжих хэрэгтэй. Монгол хүмүүс маань бие биендээ бас цоглох зүрхтэй байх ёстой. Тэгээд бид нар энд үүдэн дээр шаардлага тавиад каск бас хамгаалтын хувьд нэгэн жигд ховц өмсөх ёстой гэдэг шаардлагын дагуу бид нэр ховц өмсөд зогсож байна. Тэгээ өнөөдрөөс эхлээд энэ ажлыг бид нар одоо тэмцлийн хурц сэлбэд шилжиж энэ Монгол залуучууд мөнгө авах юм байна гэдгийг бид нар өнөөдрийн одоо эцсийн байдлаар төвчээрийн хязгаар тасарлаа. Тэрнээс биш өмнө одоо ингээд мөнгө өгөөч бид нар цалин мөнгөө таммаар байна гэд удаа дараа одоо эднэрт одоо гуйлд шаардлага одоо тэгээд бүх юм төгсөн боловч одоо бид нар хэн ч авч хилцээгүй барилга хот байгуулалтын яамнаас эдний мөнгийг өхөн зүйтэй гэдэг одоо там хүртэл дагагдаж гэрээ хэлцээр явсан боловч одоо Монголын хуулийг одоо улан тэгшгэж Монгол хүний үн цэнийг одоо шалан дундтал ингэж дөрөө байдлаар ингэж үдэж байгаад бид нар маш их гомдолтой байна. За хотын дарга одоо шинэ хотын дарга Пүрэв давг маань энэ газар ирж нийс хотынхаа ард иргэдийн төлөө хүрэлцэн ирээч гэдгийг эдгүү лайваар уриалж байна. Пүрэв давг гэдэг одоо энэ хотын дарга залуу хүн ирж энэ ажилдаа танилцаасаа гэдгийг би бас меншн хийгээрээ шеэр хийгээрээ гэдгийг уриалж байна. За одоо энд одоо манай энд чинь нэлээд олон хүмүүс ингэж ирцэн байгаа шүү. За одоо яг үлээхэн дөө Одоо офс руу норно шүү дээ. Одоо каск ирж байгаа. Каск ирж байгаа үлээ те. Тэгээ энэ өнөөдөр ер нь бол ганцхан энэ биш. Монголд өнөөдөр барилгын салбар гэдэг бол үнэхээр одоо бүр нэрээ дөрөөтчжээ. Зүгээр нэг газартаа нүх ухаал. Тэгээ нэг давхрын нэг юм каркас маягтай босгочоод олон хүмүүсээс одоо барилгын захиалга аваад 200-300 саяар нь аваад барилга нь боссон юм байхгүй, мөнгөний буцаагаад өгсөн юм байхгүй, мөрөөдөө тоглоод хар тамхи татаад ингээд алга болчдөг байдал бол зөндөө байна. Дээрээс нь Монгол ажилчид, Монгол дүүнер маань барилгын компанидэр ажиллах болгондоо би ажил хийхээсээ илүү энэ компани миний цалин өгдөг болов гэдэг айцтай явж байна. Эдгээр чи одоо ингээд Монгол орондоо ажил хийсэн боловч өнөөдөр цалин мөнгө авахгүй болохоор гадагшаа гарч ажиллах Солонгос одоо Европ руу гарч ажиллах үнэхээр сонирхолтой болцсон байна. Үнэхээр одоо энд ингээд бид нар ажиллах боломжгүй бол бүгднийг өнөөдөр Солонгосын виз өгөөд бүгднийг Солонгос руу ажиллаж байгаа анги бол одоо эдгээр Солонгосд очих юм бол яах юм бэ? 2-3 жил ажиллахад байрны мөнгөтэйгөө ямар ч санаа амар байна шүү дээ. Тэнд Солонгост хүний хөдөлмөрийг бол дээд зэгээр үнэлж штэ. Өдөрт 8 цаг ажиллаад 5-10 минут илүү ажиллаа гэхэд тэрийг нь хүртэл тооцоод өгдөг шүү дээ. Тэг чинь энэ манай Монголд хэдэн сар жилээр ажилласан ч одоо ингээд мөнгөний одоо ингээд дөөрдөөд өгөхгүй байдаг, ядраадаг, сэтгэл зүгээр нь тоглодог юм байж болохгүй. Нотим одоо харагдах нь. Энийг бол боол нь шүү дээ. Амархан шүү дээ. Татан тавих юм байгаа шүү дээ. Ёстой нэрэ өрдмөр юм аа. Би нэрэ нэг юм хэлье. Үнэхээр өрдмөр юм аа. Манай монголчууд нэрэ үнэхээр өрдмөр юм аа залуучууд маань. Зүгээр үнэнчээр цаг наргүй барилга дээр хар ажил хамаг бүхнээ хийчээд өнөөдөр ажилласан цалингаа авъя гэд гуугаад өнөөдөр энд ингээд явж гин гэхээр ёстой нэрэ санаа нь багтаж өгөхгүй маа. Бодолтой өглөөнөөс орой хүртэл хамаг муухай шаврын зуурж гин. Ёстой нэрэ өндөр дээр ажиллаж гин хамаг юмыг хийснийхаа дараа мөнгө авъя гэхээр жил гарan тойроод дээрээс нь нөгөө мөнгөгүй очихороо нөгөө тэр олон хүмүүсийг ажилуулсан дарга нь өөрийнхөө машиныг банкнд тавиад өөрийнхөө орон байрыг банк санхүү тавиад өөрөө хүүгийн хүүнд дарлуулад ингээд амьдарч ийн гэдэг чинь тэр хүн өнөөдөр амиа ордохтой үрж шít. Тэгээ арга уюутаа ирээд одоо энэ залуучууд энд ингээд бүр ага багтаасандаа тий завтаадаа энд ирээгүй. Аргаа ядсандаа энд байж шít.
3 хятад компани, 3 монгол компани болоо гэсэн. 3 сэлб 1 2 3 гэдэг төслүүдийн 3 хятад компани аваад сэлб 4 төсөлтэй 3 монгол компани. За би өнөөдөр ч одоо 70 хүн хятад байна гэсэн. цалингаа авч чадахгүй байгаа олон 75% ажилчдын хятад байгууллагатай энэ цалингаа авахар ирж байгаа энэ одоо тэмцэл би орчуулгчийн хувьд орж ийн. Тэгээд яг хөндлөнгөөс нийлүүлээд ажиллаж гарч байгаа бол манай энэ удирдлагууд хятадын төрийн өмчийн компани, хятадын том компани гэхээ баг өвдөг сөхрөн шахуу энэ хамаг бид хамаг сайхан бидрийг хангаж чадах юм касс байхгүй зүгээр орой. Тэгэнгүүтээ ингээд тэр хятад компани Монголын хуулийн этгээд биш. Тэр хятад компани нь өнөөдөр энэ төлөөллийн газраа Монгол байгуулсан учраас яг хууль журмынхаа дагуу энэ хүмүүс цалин мөнгө авъя гэдээ явхаар арбитрийн шүүхээр ингэж заргалдах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр энэ чинь баримлчин хүмүүс яаж ямар хил усаа ашиглаж яаж ингэж арбитрийн шүүхээр заргалдаж энэ хүмүүстэй тооцоо данс бодож чадах юм бэ? Энд чинь айгүй хэцүү. Тэгэхээр дараа чи энэ хууль төсөл хэрэгжүүлэхдээ энэ удирдлагуудын анхаарах зүйл нь энэ Монгол хуулийн этгээдийн бий болгочоод дараа нь энэ төслөө өгөөч гадных нь Монгол хүмүүстэй өгч хийлгэж чадахгүй бол тэр компаниг Монголын хуулийн этгээд болгочоод тэр дараа нь тэр гэрээ хэлцээрийн хийгээд штэ. Энэ хүмүүсийн штэ гэрээ металл урагч нэгдүгээр баг. Өнөөдөр өөрсдөө цалин Beijing Construction гэдэг нь хоёрдугаар баг. Чи жагсаал хийлээ гэдэг. Тэгээ 3 4 өдөр нь болохоор монголчууд ингээд 5 сараас хойш тийм юмнууд байна. Тэгээд хамгийн том багц нь эдгээр энэ орон болоо. Баярлалаа. Зөв. Ер нь тийм штэ. Одоо монголчууд ингээд барилах уу, барьж чадчихээн бүгд боловсронгуй болцсон байна монгол залуучууд. Хийхээр монголчууд та нар бол одоо арх уудаг, монголчууд хэрэггүй, монгол компаниуд дотор хөргөдөг үүднээс дандаа хятадын мөнгөтэй гэдэг нэрэлтээр компани. Энэ сэлб дэд төв гэж байгаа бол одоо энэ Монголын одоо ард иргэдийн татврын мөнгөөр босч байгаа энэ зүйл. Энэ бол зөв. За баригдаж байж болно. Гэхдээ энэ компани хариуцлагатай байж Монгол ажилтны мөнгийг өгөхгүй ингэж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Тэгээд одоо мөнгө өгөхгүй 2-3 сар болохоор мөнгө авъя гэж тэмцэл байгуулахаар та нар тэмцэл байгуулсан одоо танай компани гар гээд бүгдийн хөөгөө гаргачихна. Тэгээд энэ чинь одоо хэнийг дарамгуулж байгаа? Үнэхээр бол одоо бас нэг зүрх шимшмээр байж шүү. Энэ яван цаг яван үнэхээр бас гонхтой байна. Тий. Урд одоо нөгөө баян бүрдийн тойргийн динжин гэдэг. Манайха бидний манайх тэр төслийг манайх хийгээд ерөөсөө нэг ч төргөө юм байхгүй шүү дээ. Ирж байгаа мó? Самено. Ora вартай феста. Хансаг шилээ. Хүмүүс шалтуулчаа байж бид хатаад уншаад байна. Үгүй. Орд өдөө. За. Орд тань. За ингээд энэ улсууд одоо шударгаар одоо энэ мөнгө төгрөгөө одоо ингээд өгч яага болдгүй юм бэ? Заавал одоо бид нарыг одоо ингэж энд хэрүүлэх ямар шаардлага байгаа? Тэгээ хэлсэн үгэндээ хүрэхгүй. За цаамаа цаано. За цаано тавлаг сайхан цэж гинөө. За сайхан цэж гинөө. За цаано. За цаано. Одоо цоцоор тавхгүй. Ашаанаа төстэй надсан. Бид нар нэг ч хаан тий. Бид юм аа Энэ төсний зүгээр зогсоо.
нэгдүгээр багцыг. Одоо нийслэлч гэсэн хүмүүс дуудаад энд зогсоо. Энэ компани хэрэгжүүлж исэн 1000 айлын төсөлтөөр нэг ч компани үр төлбөрөө мөнгөө авч цалингаа авчихаагүй. Юу болж байна? Одоо ингээд та нарын удирдлагууд нь байна уу? Энэ ажил мэл энийг зогсоож байгаа юу? Одоо Монгол инженерүүд маань Монгол талдаа ороод станц байдаг бол станц байдаг бол сайн байна уу? За намайг бэн бочор. За сайн байна уу? За одоо ингэмэр Бичлэгээ хий. за Хүнд дайлгаж хийх байна. Дайлгүй яа. Та нар над удирдлагуудаа хий. Монголын хэдэн удирдлагч би надад мөнгө хийчихвэл чамд ямар байх уу гэдэг юм. Бод. Би танд бүдэгтэй би танд юу боо. Би энэ ажиллаа гэж. Чи ажиллаа гэж удирдлагуудаа дууд намайг энэ ч сахад бичлэг хийх биш. За юу. Та дуртай болгондоо дайраад зөрчилгийг хүлээгээд байж хөө те. Чи харин тийм үү? Чи чи одоо баг. Чи зүгээр чи ингэж болохгүй шүү дээ. Офс руу явъя бүгдээрээ. За тур офс руу явъя. За ой тийшээ очоод тэнд ажиллаж байгаа хүмүүсийг нь бойл гэж хэл. Тийшээ. Бүгдээрээ эндээс нэгээд хуудна гэдэг буулгаад туугаад. Тий. Одоо ажиллаа бол зогсоо. За наашир. За тэндээс нэхлээ. Тэр наад зүг таарчи. Тэндээс нэхэд. За. Цахилгааны нутраач. Баярах хана. Баярах. Zo. 하라. 야, 내 들어가네. 오케이. 봤어. 정권은.快点下了，加休息。好了。他们也是中国人吗？他们也是中国적서. 关键 적서. 所有的停止。不可以去的적서. 네. 不可以去的적서. 뭐야?走。들어라. 대란 들어간 모습이 또 자, 만화가 зарим тэнгөр яваад байгаа. Явуул. Бүгднийг Хоогда газ тэгмтээ яваад. 한번 전부 빌려야. За. Хөөж. Окей. Шишини. Тэгтээ. 자, ажлыг чинь зогсоож ин да. За, өрөөдөр. Яг энэ голын төв талбай шүү дээ. Арматур бэлтгэлийн талбай. Нөгөө металл ургийн яг офсын өөдөөс харсан нөгөө нэг бөөрийнхөө 1 2 3 4 5 6 блокийн гол нэг арматурын бэлтгэлийн талбай байгаа даа шүү дээ. Том. Тэнд байна. Одоо бид нар тэр зүгээр юм уу? Тий. Хатаасан дээр өшгөө.
Хаяад аль доктор. Одоо өнөөдөр ажиллаа зогсоо. Зогсоож байгаа шүү. Ха? Тий. Ажил зогсоож хүмүүсээ бодчих. Тэг одоо ингээ нар зөв бүгд ингээ Үгүй хамаагүй. Ерөөсөө энэ бүх төслөөрөө зогсоож байгаа. Тий. манайхан монголчууд уу? Сайн байцгаана уу. За. Тэгээ яах вэ? Инженерүүд нь хийчихвэл тэгэл биднээс уучих дээ. Инженерүүд хэлэхгүй бол биднээс Инженерээ дуудчих. Инженер чи яана уу? Инженер чи дууч. Тий, уцаа яачих. За, бус хүмүүсийг тэр инженер нь аана уу? Энэ ажлаа бидэрт Ийшээ та Монгол юм бэ? Тий. Түр ажлаа зогсооч. Энд инженерээ дуудчих юм даа. Тий. Инженерээ дуудаад түр зогсоочих заяа. Тий. Инженер дуугаа заадагч. Нэг биш. Бусдаа өөр компаниуд байна. энэ өөр компани гэх бүгд Анд инженерээ дуудчих. Цаар. сайт ми тэр таасалж За тийм. 95 95 65 Огцсон яриад байна. Тэгвэл юу? 96 Нөөц нэмэрэн тоо. Одоо энэ ингэдэг байхгүй эдний зарчим. Угсралтай ажил 70% ороод ирэхээр цаашаа цаг төгөө. Тэр хятадуудыг л зогсоочих юм шүү дээ. Манайх одтой эдний 1000 орж суудсан би ярьсан. Баяр хүрдэж. Сайн байна уу? Энэ нөгөө Юуны манайхаа ер нь тэгээд ийшээгээ бөөндөө яваад ингээд хараач хэлээд миний бүр хоолоос өвчтэй нөгөө ярьсаар ядраад манайхаа. За чи доошо буугаад ирэх боломж байна уу? Талбай дээр чинь байна л та. Гөө энд ажлаа түр зогсоочих гэж байна. Харин тий. Гөө энд асуудал гараад байна. Ажлаа түр зогсоочих. Тий. За би эргээд яри. За. Саамчлаас баахан хүмүүс авчирцсан. Одоо эдрийг буулгах юм бол яваад байгаа шүү дээ. Өдрийн зайлангаар баахан хүмүүс авчирцсан. Баргээд тийм бай. Энэ дотор хэдэн монгол юм байна вэ? Дараа нь Мэдгүй. Олон бахаа. Анх удаа орчиж шүү дээ. Тэг 50,000 айл шүү дээ. Энийг 2,000 айл маяг авчаад байгаа. Хэлсэн юм уу? Буугаараа. Ирсэн юм уу? Буу. Одоо зүгээр энэ буу. Хаана? За манайхаа ажлаа зогсоож байгаараа асуудал хүндэрч шүү. Манай найзууд бол биднийг дэмжин штэ. Тэ. Тэр яах вэ иржлээ. Яс аргаан бараад ирэх хайж. Өөр удаатай гүлгнүүдийг. За Тий. Хүмүүсээ дагуулж ирээд Сая чамайг тэр юугаар бодтаа шаардсан ногоон нуурын. юу гэж.
Тэр өглөө хурд мурдтай гэж гоё юм ярьчих. Нисгөө. Сэндроо. Магэро. 아, 수저. Сижо. 오케이. 자, 암라라. 수저. Where is commander? 나 хамаагүй. Speak English. 가이고. 이들이 가스게 납들었어. Tiếng quen ở đâu? Tiếng quen. Thoát lại. 明天也是工作换季， 자, 回宿舍休息啊。 자, 是马上， Tiếng quen rồi. 你们快一点啊！这里的所有的地区都关好，然后都回宿舍休息啊。 자. 자, 사가 암라. өнөөдөр амралтын өдөр. 자, 산. тавдаг. Гадагш. Энийг битээ энэс бусдыг бүгдийг шаагаад байгаа ч. Энэ миний барьдаг байдаг. 아하. Ховс хүн байхгүй нэг үү? 자. 암라 그래. За амар гэрээ. 아, За сүхий хоёроос уу. Хаанманыг ямар ус шилтгэний улмаас энэ байгаа гэдэг вэ? Бид нар цалин мөнгө авах гэж байгаа. Ажилчид. Одоо яг энд байгаа хүмүүсийг хариуцж байгаа нь та өөрөө юу? Тэгээ бид нар би Яг одоо хин төлөөж энэ дайвыг хийгээд энд одоо тийм аа. Одоо Монгол улсны цалиныг авъя гэдэг байдлаар байгаад байгаа. тэгээ би өөрөө байна. Бид хэд 아, тийм. бид бүх хүн байна. Эдгээр бүгд цалингаа авч байгаа улсууд байна. Иргэний нэг. Хөө та нартай би уулзах. Одоо та нарын шаардлагатай Монгол мэдээллийг хүлээж аваад хагдан байгуулах шалгана. Цагдаагийн байгууллагаар шалгаа. Яг та нар ажлаа шалгаж болно. Гэхдээ та нар шалгуулаад эднэрээ цалин мөнгөийг өнөөдөр аваад их боломжгүй. Та нар бол хугацаа гэд мэдэн шүү дээ. Анханаас өөрөө төрөө яг очижсэн. Тэгэхээр эсрэг бид нар өнөөдрийн хувьд энэ залуучуудын амьдрал бол маш хэцүү байгаа. Хэд хоолчгүй болсон айл байна. Яг өнөөдөр цалингаа өгөхгүй энэ цалингаа өгөх тий хууль дүрмтэй яагаад хууль дүрмтэй бол хүний цалин өгч болгүй. Ирээд ингээд байгууллагын хэв явах хүмүүс асраг алдагдуулаад Тэгвэл энэ хэвээ явагдах боломж байхгүй. Уучлаарай байхгүй шүү. Байхгүй шүү. Эрхийн зөрчиж байгаа энэ компани. Амьдрал эрхийн зөрчиж байгаа хийж байгаа та намайг нэг байд удаа шаардлагаа. Хөөе шууд арт түмэндээ шууд ингэж явчих. Ардмуу ингээд сонсож байгаа. Харж байгаа. Цагдаагийн Би чамд байгууллага дайвдж магадгүй. Тий. Би чамд дайвдж магадгүй гэсэн тийм юм байхгүй. Чиний найз яваагүй газар биш. Бүх газраар нь явцсан. Цагдаа нар нь өгсөн хуульдаа хоорондоо ингэж мөрдөн байцаалтын шалтгаан ингэж шийдвэрдэг арга юм. энэ хожоо нартаа нийлж Монголын ард түмнийг ингэ шууд мөдөж байгаа энэ байдлыг бид нар мэдж Одоо байна. би энэ одоо энэ байдлыг хариуцсан хүнийг нь дагуулаад За тэг. аваад мэдүүлэг авах. За тэг. За тэг. За. Тий, бүгдээрээ мэдүүлдэг. Энэ одоо тэгж байгаа ингэж байгаа гэдэг юм бол бидний Хүний төлөвлөлд би өөрөөсөө төлөвлөх боломжтой. Гөө бид нар цуг байж байгаад мэдүүлдэг өгөө. Тий. та ч гэсэн авч ирээд аль нээжтэй заяа. Ажлаас бүгдээрээ мэдүүлэг өгөх үү танаа. Тий, өгье. Тий, болно. Тий. Энэ Монгол Гэхдээ бид нар энэ төслөөс холдохгүй. Яагаад тэгэхээр ахаад гадаа 100 залуучууд ирж байгаа. Одоо энэ төслийг бид нар хаана? Яагаад хаана гэж байгаа хэлэхээр өмнөх төслийнхөө хэрэгжилтийг бүрэн гүйцэд төлбөр тооцоогоо хийгүүж дараагийн төсөл рүү ингээд дамжиж явах. Холбогдох байгууллага. Зөндөө хандсан. Санаас үхий нэг зүйл өгцөн. Шалгаж байгаа. Подкорч шалгаж байгаа. Одоо одоохондоо юугаа дэргүй байж. Хой. Дагаж байж. Одоо бид нар ингэж баг үйл ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллага ажлаа хийхэд ирсэн байна. Тий, Бидний аяг хүнд бошоодгүй тодорхой хэмжээний мөнгө үнийн төлөвлөлийн тайлбар юу болоод байгаа яагаад гэсэн талаараа мэдүүлэг тайлбар өгсөн. тэм очроо. Ойл оччих шүү. Тэрийг төлөвлөх гэдэг байгаа. 야세. Бид нар өдөртгүүдийг хүлээж Тий. Өөрөөр Өдрөд авчих заяа. Гөө энэ чинь авчих. Харин та нар маш зам. Одоо эдний хоос дотор орё. Тэгээ
Тий. Тэр нь бид нар өдөртөөдийг дуудаад өгөх. Манай машиныг таймуулсан. Монголын цагта хэд үттэйг нь хаана? Өдөртүүдийн дуудаад Монголын цагта дуудахад эдний мөнгөгийн шалгая. За одоо иргэний нийгмийн бүгд ирэндээ. Тэр ч одоо ус төржүүлээд гоё юм болно даа. Улсын иргэдэг бохоорсон зүйлүүд байхгүй учраас яг бохоороо манай Хаана энэ цагдаа ирсэн. Энд чи Эмээ та чи энд хүрээд ирээшээ. Энэ баруун тал руу бид нар хин чи зогсож ирсний урд бид нар нэг явсан шүү дээ. Тий энд хой цагдаа ирсэн одоо мэдүүлэг аавна гэдэг. Ант. За чи өрөөдөр. Энэ барилгын энэ компанид таасны одоо Монгол ажлыг таландаа авахгүй байгаа шүү дээ. дэрийг өвчүүлээ. Тий. Талангаад авахгүй. Одоо энэ За тэр голын сүйдвэр рүү очие. за тэгээ. Тэнд очие. Тэнд хүмүүс байна. Тэнд шээ. Анти тэнд тайлбар авч. Юу чи бичлэг хийгээд авчихгүй. Тэртээ дэргөө бичлэг хийж байгаа шүү дээ наа чинь. Миний машин гадаагаа байхгүй. Тэгэхээр би машинасаа юм авахгүй. За та тэгвэл машинаас юм аваа хүрээд. Би юу? Хангас хийх үү? Бидний тайлбар авахтаа нэг чинь дарах. Хүмүүсийн нэгдээд авах шаардлага. За тэрийг дарга нартаа уламжлалтаа. Энэ хүмүүс ингэж байна. Одоо таны яаж зүйл болчихж байгаа нутгаа хэлээ. Таны ярьж байгаа шаардлага маань батка миний табны фермийн шатлаас мэдээлэл өгөхгүй. Тэгээ ил цагаан энэ хүмүүсийн нэгэн дээр мэдээлэл авах гэдэг шаардлага явж байгаа. Тэгж байна. Тэгж ойлгохгүй зөв. Зөв. За тэгвэл энэ дээр одоо ингэ байж. Тэг. За тэг. Биний аавал гэж. Гэхдээ сонирн байгаа байхгүй тий. Монгол ажилтдаг гэсэн цэгийг нь авах. Тий. Ихэж тэнд явчих. Одоо шууд бүгдэн болчихсон. Амжаа тэнх болчихсон. Компани яагаад болчихсон? Тэмэдэхгүй иржсэн. Машинда Бидний аясаар байна гэж юу яах? тий. Ярьж. За. Цагдаагийн байгууллагууд энэ залуусууд 2 жилийн өмнөөс өргөл гомдлогсон. Цагдаагийн байгууллага шалгаж авсан хэвчээгүй. Тэгээ одоо бид нар энэ залууд барилгын залуучууд хандснаа. Бид нар одоо ингээд энэ Монгол залуучуудаа цалин авч өгөх гэж ирсэн байна. Мега төсөл нэрээр мөнгө шаа. Дээрээс нь мега төсөл хийж байгаа барилгын компани ихнийхээ төсөл дээр ингээд хэдэн зуун Монгол ажилтнууд хогооч аднаа хэл дараагийн хүмүүсийн хохирох гээд ингээд төсөл хийгээд байна. Тэр Монгол компани